Лацтай өрөө подкаст нь маань тавтай морил. Байгууллагын зан төлөвийн судлаач Жадамбагийн Сэлэнгэ захиралтай хамтдаа ярилцъя. За таны өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндэ. За өнөөдрийн сэдвээр бид нэр бодлын орон зай буюу өөрийгөө удирдах эрх чөлөө гэж юу вэ гэдэг тухай ярилцахаар шийдлээ. Өөрийгөө удирдах эрх чөлөө буюу бодол дотор байгаа эрх чөлөөний талаар бах тий. Яг сүүлийн үед бидэд нийгэмд хариуцлага үлээх, хариуцлагатай ажил томилогдох, энэ л хариуцлага гэдэг ярьдаг хэлдэг. Нэг тийм одоо тэмдэгтүүд их сонсогддог болсон байна. Гэхдээ хариуцлагын нөгөө талд дандаа боломж бас хамт дагалддаг гэдгийг бас ойлгохгүй бол тий. Шинэ зөвхөн хариуцлага гэдгээс болоод хидэх боомлогдох нөгөө үгэндээ бас баригдаадах юм бол одоо энэ боломж гэдгээсээ бас хаагаад хавилтай юм болов. Одоо хоёрдугаар дугаар дээр хоёлаа бодол гэж бас ярьжсэн бас холбогдох юм байна л да. Яг бодлын орон зай гэдэг маань яг таныхаар яг юу бодлын орон зай гэд байна вэ? Бид тэр юм бас нөгөө өмнөх дугаар дээр ирсэн мэдрэмжийн маань бас үржил болж тэгж холбоос бас гарч ирж болох юм. Өөрт мэдрэгдээд байгаа ингэж бодож болох юм гэдэг тэмтэрч үтсэн тэр мэдрэгдэж байгаа орон зай болоо да. Жишээлбэл ингээ бодогоод юм хийх гэхээр заримдаа бодоод бас юм орж ирэхгүй байна гэдэг бодлын мань харагцсан бас үрдүнгүй байна гэсэн үг. Тэгэхээр юу тэрийг тийм хавчигдмал болгоод байна, сайн тэлж болохгүй байна гэж бодохоор их олон тохиолдолд тийм бодлын гажуудал буюу сэтгэл дотор байгаа таагүй мэдрэмж эсвэл тэгж бодол сураагүй тийм бүтэмжтэй биш аргаар бас бодоод иж болох юм. Жишээлбэл заримдаа хүний сэтгэл дотор үүсдэг одоо орчноос үүсэж байгаа тийм одоо таатай биш мэдрэмжүүд байж болно. Сэтгэл тав үргэсэн эсвэл хүн өөрийнхөө сэтгэл болж байгаа юм нэрлээд үзэхээр зүгээрс өмчлөх гээд идэг тий одоо хамаагүй амиг өөртөө эсвэл өмчилж бодох, хүнийг өмчлөх, хардах, байрцах, атаарах ч юм уу тий. Тэр бүх юмнууд ингээ холилдоод орон зай багасгаадах юм бол өөрөлдвөл ингээ хүн ихсэн ухамсарлаагүй гүн тусгаж яваагүй тэр бодлынхаа тусгалынхаа төлөө хариуцлага үлээх хэрэгтэй болчиход байгаа харамсалтай хэрэгэлтэй. Ингээд тодорхой нэрлээд гэх юм заавал энийг сэтгэл зүй ч юм уу сэтгэл зүй чинь ч юм уу ярих асуудал заавал биш л дээ. Угаасаа энэ хотжилт урбанизац гэдэг нэг төлөвлөсөн газар хүн олноор амьдарч байгаа үед бол энэ сэтгэлийн таагүй байдал бодлын энэ таатай биш гажуулаад угаасаа гарах нь тодорхой асуудал. Угаасаа 21-р зууны психозоид буюу энэ сэтгэл зүй таатай биш юмар одоо шин тэмдгээр дүүрэн 90 болно гэдэг ингээд яриад хэлцээд байгаа. За мөн хүмүүс өөрөө өөртөө ихсэн сэтгэл зүйч байж хүн өөрийгөө бас тодорхой одоо төвшөнд авчих боломжтой гэж ингэж яриад идэг юм лээ. Тэрнүүд нь өөртөө бас бодоод бодох орон цагаа бас ингэж сайн тэлж болох юм. Тэрний тулд бид нар юм ярьсан мэдрэмж гэдэг дээр ярьсан баярлсан, хөөрсөн, таатай мэдрэмж төрж байгаа тэр эерэг мэдрэмж бодлоос гадна таатай биш мэдрэмжүүд бас ингэ нэрлээ сурчих юм бол явандаа ингээ бодох тэр орон зайгаа сайн гаргаж авах юм болов. Шин манай нийгэмд зөвхөн залуус ч гэлтгүй дээ бидний насныхны дунд ч гэсэн байдаг тийм одоо гэр бүл дотор үүдэг хардах гэх асуудал байгаа тий. Атаарах, барьцлах зөвхөн техник нөхөр би нэг хардах биш. Одоо хүүхдтэйгээ хардах эсвэл одоо өөр хэнийг одоо дотны хүнтэй хадмууд дээр одоо шинэ очих гээд явхад нэрээ хардах ч юм уу юм өмчлөгтэй холбоотой сэтгэл зүйн таагүй асуудлууд. Гэхдээ ямар ч тийм бодох зайг ингээд тасралтгүй довтлсаар байгаад орон зай ингээд их багасгаад тэрнээс болоод тухайн өмцгөө өөрт байгаа юмаа хэрэгсэл гэж бодоод ингээд хүчрхийл гэдэг юм руу орохоор нэг гэр бүлийн тал дээр нэг хүчрхийл гэдэг юмс орж ирдэг байж магадгүй юм шиг байна. Георги Кожинский нэг үед юм лээ хэрвээ их байж үзээг болвол зай барьж чадахгүй гэдэг. Тэр 18 нас 20 30 нас хүрлээ биеийн том болоо гэх том болох биш. Тэрийн дунд ингээ нас биенд хүрсэн ч гэсэн бодол нэг сайн тэлж амжаагүй насан турш хүмүүс байгаад идэхтэй. Тэр мэдрэмжүүдтэй ингэж боож үрж чадаагүй ингээ том болчихсон хүмүүс жишээлх юм бол хүүхдийн үлгэр одоо бид нар
баг байхад бүгдээрээ л одоо Жюль Верн нууц дарал Ахмад Грантийн хүүхдүүд Ромсан Крузаг уншдаг байсан тий. Гэтэл нэг дараагийн үеийн юмнуудаа уншаад томрох хэрэгтэй юм маань. Ингээ ном уншдаггүй тэлдэггүй. Тэгээд хүнд одоо зохиолууд уншихаар ойлгохгүй байна. Фаустыг уншаад ойлгохгүй байна гэдэг ингээд идэг. Тэгэхээр тэрнтэй адилхан ингээ ном унших явц маань боождогтай адилхан хүн ингээ бодолтой ингээ тасралтгүй өсөж боожиж өөрийгөө боловсруулж явах хэрэгтэй. Хэрвээ тэр мань хийхдэггүй ингээ толгой тарих маань түрүүний ярьсан баг багт уншижсэн номны хэмжээнд ч юм уу мэдэрхгүй мэдрэмжийн тэр хэмжээнд үлдэхээр гарт байгаа зүйл буюу хэн одоо хүчтэй тэрийг ашиглах гэдэг юм руу орно. Уг нь бол байдлаар илэрхийлэх гэдэг юм байна шүү дээ. Тэгээ жишээлбэл одоо гэр бүл дотор хэн илүү хүчтэй тэнхээтэй тэрийг гарах гэхээр одоо хэн том биетэй ч юм уу эсвэл одоо хэн хүчтэй чадaltaй одоо хүч төрөнгөж эхлэн. За энэс бол одоо гэр бүлдэх одоо физикал одоо бие махбодын хүч хэрэглэл. За гудамж талбайд явж байхад хэн том биетэй ингээд дээрлэхэд орилоод харагддаг. Уг нь ардсан нэг юм хэн машинтай явгуунтай зам тавьж өгсөл хэн том биетэй заавал илүү хүндэтгэл үзүүлж идэг. Тэгээ энэ маань тухайн хүний л одоо бойжсон насанд хүрсэн байгаа бодолтой томорцсон байдлыг илэрхийлэх болохоос биш том биетэй байна аимхай гэж хүмүүс хэлэхгүй шүү дээ тийм. Тэгэхээр энэ таагүй мэдрэмжээс төрөх түрүүний томсон гэдгийг сайн мэдрэх энэ юм их чухал л да. Төрүүлсэн ч нүг дотроо том байх. Бодлын орон зай тэлэх тусам том хүний гадна илэрч байгаа тэр хүчрхийлэл хэлбэр тэр чинийгээр баг байдаг. Ёстой тийм. Яг. Тэгэхээр бас хүн байхын ухамсар гэдэг зүйлээ илүү одоо баг байх тусмал ойлгохгүй, орон зайгүй байх тусмал ойлгохгүй гэсэн үг юм биш үү? Тийм. Уг нь боловсролын маань л нэг чухал хэсэг л дээ. Ер нь бид тийм бас боловсролын философи зайлшгүй оролцох хэрэгтэй. Нэг л том ёны нэг хэсэг үг нь юм байна. Өөр оролцоотой байх хэрэгтэй. Шинэ хүүхэд одоо тэр гэр бүлийн амьдралд оролцоотой байх гэж төрдөг болохоос биш. Хүүхэд зөвхөн тушаал биелүүлэх гэж төрдөггүй тийм ээ. Эсвэл эцэгхийн хийж чадаагүй хүслийг гүйцэлдүүлэх нь л хүүхэд төрөхгүй. Жишээ нь ээж аав хүслийн төлөө тэр хүүхэд мэрэгэл эзэмших. Заавал албагүй. Мэдээж тэр айлын удам дагсан сайн зан чанар тэр зүйлүүдийг хүлэх ёстой ч гэсэн үйлсэн байж болох ч гэсэн заавал одоо ээж аавын сонгос сайныг мэрэгчлэр ингээд явах юм бол дургу байх бил хэцүү шүү дээ тий. Тусдаа нэг ухамсар гэдэг зүйлийг бүр байхгүй болохгүй. Тий. Тэгэхээр хэрвээ их сайн бодсон хүсэл байл тэр ер нь ухамсарладаг. Ухамсарлын хүсэл бол угаасаа биелнэ гэж ярьдаг шүү дээ. Тэр шашны юм уу ичид юм биш. Гон тэргээл их сайн ухамсарлах хэрэгтэй. Шин том болж байгаа бол тэр их сайн ухамсарлах. Гэр бүл болоод хэрвээ одоо церемони гэдэг те ёслол үйлдэж байгаа бол ээж аваас асуулаад тэрнтэй гэр бүл болж ийн гэдэг их сайн ухамсарлах. Эсвэл гэр бүлийн өрхийн тэргүүн болох юм бол гэр бүлээ одоо өвдөхгүйгээр би хэр ойрхон байж болох вэ гэдэг ингээд туршаад үзэх нь өөрөө бас их сайн юм л да. Улс төр гэж яриад байгаа юм л да. Гэр бүл дотор. Тэгээ ханы ном бидэг юм да. Ардил ангийн Politics of the Family гэдэг гэр бүлийн улс төр гэдэг. Бас ингээд бодлороо тоглож үзэх нь уг нь анагаах ухаантай юмч холбоогүй гэж яриад идэг юм байл л дээ. Шинэ одоо сэтгэл зүйн ухаантай бас төдий холбоогүй зүйлээ. Тэр одоо практикийн шинжилгээ ухаан яагаад гэвэл хүн бодсон хийсэн зүйлээ хэрэгжүүлэх төр политик эрх мэдэл байна уу гэдэг утгаараа л улс төр гэдэг шиг байна. Бид энэ дугаарт бол илүү орон зай гэж яриад байгаа тийм. Бодлын орон зай. Бас нэг өөрийгөө удирдах хэрэгчлөө гэдэг утгаар. Тийм тэр орон зай гарч яа тийм хэрэгчлөөтэй гэдгийг мэдэрнэ. Шамаадгүй би хүч хэрэглэх биш хүч хэрэглэхгүй ээж бас болно гэд хоёр арга зам байна гэдэг ингээ бодох юм бол тэр орон зай хэрэгчлөөг мэдрэх бас их сайн болно чи. Бас өөрийгөө удирдах чинь гэд бусдын хэрэгчлөөнд халдаж болохгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй юм байна тий. За тэгвэл яг хувь хүмүүс дээр хүний бодлын орон зайг ингэж илэрдэг юм байна гэвэл нийгэм болон байгууллага дээр нь яаж илэрх вэ? Тэгээ гэр бүлийнхаа хүрээнд хүчирхийлэл болж хувирж байгаа юм чинь эсрэгээр дахиад эргээгээд өөр зүйл төр энэ яг ямар хор хөнөөлтэй зүйл болох вэ гэдэг бас. Тэгээ нэг талд дарангуулах гэсэн арга хэрэгэл операшн байх юм бол нөгөө тал заавал одоо депрешн үүсчихэд гэж ярьдаг юм билээ заавал. Одоо дарамт готрол үүсчихэд. Тэгэхээр аливаа нэг дарангуулын нийгэм ч гэсэн удаа оршин тогтнодгоо тий. Заавал одоо нөгөө талд нь эрхчлөөний хүсэл тэмүүлэл байж идэг. Тэр эрхчлөө тэмүүлсэн тэр хүмүүсийн хүсэл эрмэлзэл тэр хүний төрмөл идэм шиг юм л та. Байгалийн одоо заяагдан бол эрх энэ тэр заримаас улс төр шинжилгээ ухааны хүмүүс нэрлэдэг юм билээ.
Natural Right гэдэг Levi Strauss-ийн бас ном байдаг. Нэг тийм төрмөл хүний нэг тийм эрхчлөлөнд тэмүүлсэн бодол орон зай. Тэгээ тасралтгүй ус нөгөө талаар сайжирч явах хэрэгтэй тийм шаардлага байдаг болтой юм шиг байна. Тэгэхээр хэрвээ дан дарамгүй сарга барил байхад нөгөө талд тэгэл угаасаа depression үүснэ гэсэн үг. Тэгэхээр манай одоо Монголд ч гэсэн явсан те тэр 7 жилийн дарамгуулах нийгэм систем нь угаасаа л байгалийн жамаараа мөнхийг үржих боломжгүй байсан гэсэн үг шүү дээ те. Тэр хүчээр одоо хүмүүсийн эрхчлөө эрх мэдлийг аваад их хэсгийг одоо дарамгуулна гэдэг маань тэр цаад зөнгийнх нь эсрэг явж байгаа юм учраас нөгөө тал depression үүсэн тэрний хамт явдаг юм заавал эрхчлөөтэй бай гэдэг бодол санаа байж лээ гэсэн үг. Тэр байгууллагууд дээр ч гэсэн ялгаагүй л дээ. Тэр нөхийг гарах орон зай гарч ихгүй болвол дан одоо захиргаалтын орон зайгаар явна гэхээр нөгөө талд заавал depression-ыг дагаад бүтээнч буурна, гологд бүтээгдэхүүн одоо заавал гарна. Одоо эрхчлөө тавьж өгч нэгэ замрааг байлгах гэсэн үг биш. Ихсэн бодлын эрхчлөөг нь олгоод маш одоо сахилга баттай үнэт зүйлсийг хүрээнд байгалийн философи томилгоонд хүрээнд гэсэн өөрийнхөө орон зайг сам тавьж болно л доо. Тэр юм л power эрх мэдлийн л асуудал юм. Гол нь бодох орон зайг нөхчхөд тэр хүн эрхчлөөг мэдэрнэ гэдэг л их таатай зүйл. Тийм учраас одоо дахин энэ бол политик асуудлаа гэж яриад байгаа. Тэр политик үлцэх одоо намуудын орондох төрийн эрх барьж байгаа хүмүүсийн асуудал биш шүү дээ тий. Гэр доторх хүүхдүүд эрхчлөө олгох хүч одоо тэнхээгүй ч гэсэн тэр гэр бүлд оролцоотой байх тэр эрхчлөөг нь олох гэдэг маань тэр эрхчлөөний орон зай болгож байгаа асуудал юм. Тэр энийг л бодлын автономи гэдэг юм л та. Тэгвэл миний бодлын орон зайг боогод байна гэдгийг ч юм уу. Миний орон зай ингээ маш бага юм байна гэдэг хүн ингээд ямар үед илүү ойлгож хардаг бол эсвэл тэрийгээ бүр ингээ анзаарахгүй явдаг хүмүүс ч гэсэн байгаа болов уу гэж миний бодогдоод. Тийм би санд нэг байна. Хүн төдийл анзаардаггүй ингээ стресстэй удаан яваад байна гэдэг юм. Жохон зайшгүй жохон цаг гаргана л та. Цаг гаргаад өөрлөг өнгөх. Тэг гаднаас бас жохон дата оруулж иж боловсролтонд тэрийг оруулах хэрэгтэй байх. Тэг яг юуг одоо гэсэн бодох хэрэгчлөө гэдгийг яаж бодвол бүтээмжтэй байдгийг гэсэн боддог бүтээмжтэй улсуудын хийдэг аргачлалыг ингээ бодвол бас их сайн нөлөөлөх байх л та. Одоо бодоогийн төлөө дараа нь гарах гам шиг бол их том хэрэгтэй. Тэгээ бодоод за миний бодолд ийм хэрэгчлэл ийм орон зай хэрэгтэй байна гэдэг баг угаар л үсгэж байгаа. Бид нар эхний дугаар дээр чинь санагдаж байна. Гэртээ ч юм уу нэг жижигхэн нэг тийм 2 м квадрат газар ядаж нэг жижиг орон зай үсгэж гэж ярьж ирсэн тий. Тэгээд тэр болон руу гарахаар нэг жоохон өөрөө тусгаар юм шиг байдлыг мэдрэх. Дуртай хөгжмөө сонсох, дуртай номоо уншаад суух нэг тийм болон манайх 3 хүүхэдтэй байсан л та өчрөө тийм бас том одоо байр савны амьдрах боломж байгаагүй. Тэр хүүхдүүдэд нэг болон гаргаж өгөөд нэг жижигхэн ширээ авч тавиад дуртай зүйлээр тогтчул хүүхд ингээ сайхан бие дагаад гэдэг тэнд бас тайвшрах юм орон зай нүсдэг юм болов гэж сарсан. Тэр нэг талаар хийсэр ойлгох юм шиг нэ дахиад хүний мөн чанарыг мэдрүүлдэгэд Жан-Пол Сартр хэлсэг байгаа хүн угаасаа төрөөл их эрхчлөөтэй байхаар угаасаа шийтгүүлждэг юм та ингээд тэр мод чулуу цэцэг навч эсвэл одоо ан амтэн ч юм уу тэр төрөл зүйлдээ л одоо тэгээд байж ядг бол хүн заавал сайжруулалт хийж идэг. Тэгэхээр сайжруулалт хийх ёстой гэдэг нь зааш эрхчлөөтэй байж ээж эрхчлөөтэй бодж тэргээ хэрэгжүүлэх л тийм л ёстой л тийм байна л та. Гэтэ бас тийг дураараа байна гэж бас андуурж бас болохгүй. Тэр их өөр ойлголт яг үнэ тий. Дураараа байгаад яачих юм тэр эсрэгээр хэвхэр баригдж явснаас илүү урахтай хамгийн чинь нэг задралд ороод тиймээ уралдаараа тэгээ бутраад дуусна л та. Тий хөгжүүлэх талаас биш одоо хүүхдээ ингээд дураараа хандж байгааг нь бас эрхчлөө болгох ч нэ гэдэг ахын бас буруу хүмүүжил юм шиг байна тий. Бурхан минь тийм сайддаг шүү. Тэгээ одоо ингээд нийтлэг одоо харагддаг энэ гэр бүлийн хүрээллүүд дунд яг хүүхдийн төлөө бид нар ингээд ажиллаж байгаа гэд тэгээ ингээд ажил хийж ирээд тэрийг ингээд олон стресстэй бодлын орон зайгүй тэрийг өөртөө мэдрэж байгаа бүхний ингээд ойр хавьд байгаа хүмүүстэй гаргадаг тэр одоо хүчирхийлэний хэлбэр юм байна л та. Сайн ярианаас ойлгоход. Тэгэхээр одоо энэ байдлыг одоо яаж хэрхэн засах боломжтой вэ гэдгийг бас их сайн уу. Яг эргэтэн гэр бүл болоод автоматар үл ухамсарлах үед ирдэг үүсдэг нэг юм заашгүй хариуцлага л та. Тэрэнд автоматар хүмүүс стресстэй яваад идэг юм бэл. Тэгэхээр яг энэ одоо гэр бүл болсон юм уу одоо эсвэл
тийм амжиргааны хүнд таатай биш нөхцөлтэй хэрэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн боловсролын дарч өмнө ярихдаггүй байгаа нэг харамсалтай. Тэгэхээр энэ хариуцлагыг дагаад бас их сайн боломжууд давхар явдаг гэдэг ингээд бас тодорхой хэмжээний мэдээлэл өгөх юм бол эрчүүд маань явна л та. Тэгвэл ажил хийдэг, гэр бүлээ тэжээх хэрэгтэй, хүүхдүүдэд тэжээх хэрэгтэй яваад идэг. Тэгээ олон янзын юм ингээд давхар яваад харам ингээд одоо эрчим хүч нь барагдаад тэгээ би энэ хүмүүсийн л амьдраад байгаа үл юу вэ гэдэг хэрэгэлзээнд ороод зэрэглээ тогтоож чадахгүй төрдөг бас стресстэй дарамт. Тэр нэг хэсэг пауз аваад миний одоо нэг номерын зэрэглэх хэвээр асуудал аль нь вүлээ гэдээ бодоод зарим зүйлүүдэд тэр 2-3 дугаар зэрэглэлд оруулаад хойш нь тавьж болно. Тэр бүх зүйлүүдээ заавал одоо амжуулна, 2 жилийн дотор амжуулна. Эсвэл асар хурдан баяж нь хэрэг баяж чадахгүй байвал миний амьдрал тэрнийгээс муу байна гэдэг тэр стрессээ гэр бүлдээ гаргадах нэг таагүй. Хүчрэгэл үйлдээд байгаа хүний бас сэтгэл зүйг бас жоохон сонирхоод ингээ харагдахаар маш их зовдөг юм байл л дээ. Хүнд байдаг. Тэгээ тэрнтэйг нүүр тулах гэхээр бүр ингээ давхар өөрөө сийчдэг. Тэр өөрөө сийчнэ гэд хоёр өөрөө орчхор тухайн магадгүй ингээ дотороо нэг хуваагдлын шинж ажиглагдаад байна шүү дээ. Зарим бас сошиал дээр бичсэн харагддаг. Өөрөө зоржуулах хэрэгтэй байна гэдэг нь хамтайгаа энийг нь зоржуулахгүй л байдаг гэсэн үг шүү дээ, тийм. Эсвэл өөрийгөө хайрлах гэдэг нь хамтайгаа нь хайрлахгүй байгаа учраас өөрийгөө хайрлах. Уг нь тийм ойлголт бол байхгүй л дээ. Өөрийгөө зоржуулах гэсэн үг шүү дээ, тийм. Өөрийгөө хайрлах. Тэрний жоон дотор байгаа юмнуудаа мэдрэмжээ сонсоод уг нь орон зай гарах асуудал юм байл л дээ. Ялангуяа юу гэдгийг эрэгтэй хүмүүст. Тэг ингээ бодож амжихгүй амьдралын л явж байгаа нэг стресстэй тэгээ гутардаг. Тэг явж байгаа монгол эрчүүдийн дунд нас их баг байна гэдэг байгаа тийм. Амиа оролт их өндөр. Тэг тэр одоо болсон юм уу тэрийг сайн илэрхийлж чадахгүй ингээд эрчим хүчийг зарцуулаад эрт дуусчдаг. Эсвэл та гэр бүл дотроо нэг хүчрхийлэл гаргадаг. Тэгээ бас арга хатсан хэцүү аргалтай. Тэр их одоо юу гэдэг чинь тэр хүнд бол маш их том орон зай байгаа. Жишээ нь нэг хүчрхийлж болно эсвэл тэр хүчрхийлж болох эрчим хүчээрээ зүгээр хайрлж болно. Эсвэл нэг хүн завир өгөхгүйгээр ойртож болно. Эсвэл завир өгөө зодож дарамтлж болно. Тэр өөр их том эрчүүлээ шүү дээ, тэ. Тэгэхээр энэ бүх мэдрэмжүүдийг чагнах одоо ийм надад эрчим хүч байна. Энийг би өөр юм зарцуулах юу ажиллах вэ гэдэг нь дасгалжуулах бас нэг марга барил сурал зүгээр гэж магадгүй л дээ. Тэр нь буруу дадал тэр тусмаа одоо бодос сурцсан дадлууд их гамшигтай идэх юм байл л дээ. Тэгэхээр заримдаа бидэд өөр юм биш бодос санаа ингээ өглөөд зуршил ултсан толгой дотор үлддэг тийм одоо гинжи уруулуудыг бодол гэдэг өөрөө тэрэнд ингээ итгүүлээд яваад юм гэж боддог. Ихэнхдээ тэр над үүссэн одоогийн миний 21-р зууны 21-22 онд амьдрах зориулагдсан бодос санаа биш. Магадгүй би жаав имэвгээс сурсан 50 жил, 80 жил, 100 жилийн өмнөх бодос санаагаар би энэ биеийг олоод төрсэн боловч энэ орчин нөхцөлд амьдруулах га тааруулах га яваад байгаа. Бас төгтөх байхгүй юу? Тэгэхээр нэг энэ юм битээр ярьсан бодол тэгээд дараагийн мэдрэмж гэдэг бас эргэлзээгээ дугааруудаа салбагдах юм байна л да. Ямар ч уян хатан зүйлгүй хатан гарсан бодшил болсон байна гэж өдөө ойлгох юм шүү дээ. Тийм хүмүүс ер нь тийм. Тэгээ хатууж гээ яваад идэг. Бодол маань уян хатан маневрлах чадвар өндөр байж ижил өгнө хөгжил баг л та. Тэр Монгол бас скитүүдийн үеэс нүүдэлчдэд байсныг том давуу тал нь тэр гэж бодоод байгаа юм. Их тийм сониуч маш уян хатан. Тэг зэрэг дайны үед маневрлах чадвар маш өндөр. Тэгээд хатуучсан бодол санаа том байвал тэрийг бол тэгж хийж чадахгүй л дээ. Бас миний ингээд ойр орчимд ч юм уу арай настай гэмээр одоо ах эгч нарыг ингээ харахаар яг төдийн насанд хүртлээр би ингээд сурцсан. Одоо энэс цааш надад нэг сураад ах шаардлага байхгүй гэдэг тийм үнцүүд нэлээд харагддаг. Гэтэ тэрний эсрэгээрээс байнгын суралцж явах хэрэгтэй гэдэг гэсэн хүрээлэл байгаа. Тэгэхээр яг энэ яг зөв бодол ерөөсөө биш гэдгийг мэдээд байгаа мөртлөө тэр хүмүүс яагаад өөрөөртөө тийм амар замыг юу сонгоод байгаа нэг сонин санагдлаа гинтхэн. Одоо ингээд танд одоо би тэр хүртлээ ингээд сураад одоо болно гэсэн тийм хугацаа байхгүй гэж би өвдөө хараад байгаа. Тэгэхээр одоо аливаа орны одоо засаглаж байгаа засаглалын боловсролын одоо mission statement гэдэг тийм. Боловсрол гэдэг тогтолцооны оршиж байгаа цаа томилгооных нэг зорилго л тэр л дээ. Насан туршдаа өөрөө сэлж үе шинэ юм уншиж шинэ сураад шинэ бодлын огцоонуудыг тайлаад өргөжүүлж явж явах хэрэгтэй байтал сурцсан гэдэг эсвэл тийм одоо хөгжингүй биш бодол санаа гэдэг уушхад амархан юм сонсоход амархан хөгжим рүү яваад
тийшээ бодлоо тэлээд байдаг нь эргээд өөрөө цаанаа бодлоо хөгжихгүй байх, бодлыг гинжилж байгаа явандаа өөрхөө гинжний нэг хэсгийг урлаа сууж байгаа Монголын уран дархан шиг болчиход байгаа байхгүй. Одоо юу гэдгийг Европт ч юм уу, Япон, Сингапур явж байхад би одоо ер нь болсон гэж харагддаггүй. Одоо сургалтын өөргөө сурах, боловсруулах процесс бол байнгын юу явц байдаг. Тэр Монгол хэл дээр уг нь боловсрол гэдэг бас нэг ч муу биш юм билээ шүү дээ. Өөргөө боловсруулах аливаа одоо жимстэй тариабудаа одоо боловсроод ихсэн одоо үр шим өөх гэдэг утгаараа англи хэлэнд үгдэг educatio гэдэг educatio гэдэг нь латин хэлний одоо удирдах гэсэн үг юм билээ шүү дээ. Одоо урд нь явах. Нөгөө Муссолинигийн одоо цолон дүүчээ шүү дээ тий. Дүүчээ буюу одоо манлайлах. Education одоо нийгэмдээ манлайлах тэр мэдлэгийг эзэмших гэдэг утгатай юм билээ. Тэгээд боловсрол гэдэг үг маань монгол хэл дээр бол их үгнэг сайн үг шиг санагдаад байна. Тэр магадгүй бүр 15 дугаар зуун Джеймс Бэкн хэлжсэн мэдлэг бол эрх мэдэл юм а гэдэг одоогийн Монгол бас их таармар биш санагдаад байгаа юм. Тэр хамгийн эхлээд ном унших ч юм уу зөвхөн хүн цэцэрэхийн тулд ийм ном уншицсан, ийм жүжиг үзсэн гэж хэлэх биш. Хоёр хуудас байсан ч гэсэн их сайн яг тэр зохиолчийн гарах гэсэн хэлэх гэсэн үгэн тэр санаагаар нь ойлгоод дөөр өөрхийн бодлыг нэг шидарцаа хөгжүүлдэг. Өөр өөртөө дахиад толгой тагсан бодлын тийм тогтолцоог ашигладаг, ажилуулдаг. Тэгээд тэр нь давхар бодол дотроо бүр ингээд гоё эзэн тулс шиг зүйлийг бий болгодог байлгүй. Наполеоны гоё үг гэдэг юм л энэ нэрийг санаандарчлаа. Төсөөлөл ертөнцийг удирддаг аа гэдэг. Тэр энэ маань төсөөлөл дотроо бодол дотроо эзэн тулсыг бий болгоцсон маань юу хичээл удирдах, бий болох боломжтой гэдэг утгаар хэлсэн юм шиг байна тий. Тэр бодол дотор хамгийн эхлээд тэр орон зайг үүсгэх автоном гэдэг тэр эрх мэдлийг мэдэрчих юм бол одоо би ийм бяртай тэнхэттэй амт юм байна гэдэг ингээ бодохоор айх хатаархах тэр хүний жижиг орон зайг хязгаарлаж идэг мэдрэмжийг давхад тэр л хамгийн их гол толгуур юу юм шиг байна л да. Тэгээ нэг чухал сэдв хоёлоо өдөж ийн яа тэгэхээр бас улс маань өөрөө бие даасан бүтцийг бий болох гэж хичээж байгаа энэ үед те эсвэл одоо яг жинхэнэ утгаараа хэрчилөөтэй гэдэг хүн ард нь иргэд мэдэрсэн ийм үед бид нар одоо урдын боогдмол баригдмал сэтгэлгээтэй байгаад тахад боломжоор ашиглахгүй гэсэн үг. Тэр хүн болгон бас бодолтой орон зайгаа дэлгэх гэж оролдох. За айл гэрт эрэгтэйчүүд одоо өрхийн тэргүүд маань те одоо уурс нэрвдэх юм бол ийм одоо эрх олгогдсон байгаа гэдэг бодлороо жоохон тоглоод үзэх юм бол бас нэг өөрхөн жижиг юм бас дасгал байж болох юм. Гол нь бас тэрийг мэдлэгээр сайн тэлж өгөх шаардлагатай л. Мэдлэггүйгээр зүгээр тэлнэ гэдэг ах юм бол ер нь буруу тишээгээ. Тийм. Явах юм. Яг зөв. Тийм. Заашгүй бодоход тэгэл их юу л гарах гэдэг юм л та ч цаг л харах гэдэг. Нөхөр нь ч юм уу ном уншаад сууж ийл эхнэр нь ч юм уу нэх мэдлэгтэй амт ингээл ном уншаад цэцэргээ сууж байгаа юм чи мод төлөйг өрөөд тусаа гэр орны ажил хий гэд ингээд бас ингээд шахаад тах нь бас хэцүү л дээ тий. Хөгжгөөд сууж байгаа цаг цагыг бас хөлөх хэрэгтэй юм шиг. Заавал аль нэг сургууль явснаар BMB анги, орон анги гэдэг ичнэ анги сурснараа тэрхэн боловсроод байгаа гэсэн үг биш шүү дээ тий. Манайхны дунд нэг юм жоон төр буруулахтай болсон зөвлөд ус гайг болж юм л да. Заавал Австрали юм уу, Америк, Канада, Европ руу явахаар их одоо мундаг болоод амьдрал нь оронгороо өөрчлөгчөд ирэх юм шиг. Гэтэл яг энд байгаа бодол санаагаа тэгээд тэнд очихоор тэрэнд байгаа ертөнцийг ажиглаж анзаарч чаддаггүй. Зөвхөн байгаа байшин одоо зүгээр нэг ойр зөрийн ярианы хэл, номны хэлтэй болоод зөвхөн тэрийг анзаараад буцаад ирдэг нэг тийм байсан бол одоо бас өөр үйлчлээ л таас. Дэлхийн талыг эзлээд эзэнт гүрэн байгуулж авах юм монголчуудын бодлын орон зай эрхчлэл нөлөөний ойлголт бол их өөр байсан. Одоогийн нөхцөлд бидний бодлын орон зай эрхчлэлийн ойлголт өөр. Яг тэр амьдарч байгаа нийгэм за материалын орон зай ойлголт бол их өөр болсон учраас бид нар хуучин нүүдэлчний сэтгэлгээгээр орон зай эрхчлөө гэж мэдрэх мэдрэмж маань бид нар өөр одоо ийм ойлголтод тэгээд дижитал энэ ертөнцийн энэ ойлголт их хүчтэй орж ирж байгаа үед тэр нь тохиролж өөрчлөхгүй болвол зөвхөн отрын маягаар нүүдэл хийж байгаа юм шиг эсвэл хаварж байгаа үжигөө сольж байгаа юм шиг тийм орон зай тэгж эрхчлөө мэдрэх гэдэг нь ийм маань өөр тавцсан дээр өөр цаг үед байгаа ойлголт учраас би энэтэйг нийцэхгүй. Энээс л маш олон зөрчилдөөн гардаг баг. Ялангуяа гэр бүл дотор ч юм уу тийм. Тэгээ энэ маань одоогийн хөгжлийн ойлголтод нөгөө дүүцэхгүй. Арга хэрэгсэл хуучин сав байна гэсэн нөгөө гар өргөөр хөрөөдгөө хажууд нүчнөө
олон робот хэрэгсэл гаргацсан цахилгаан өрөө эсвэл лазераар ингээ хөрөөддөг өрөө байх чинь би үлсээ гоожуулаад гар хөргөөрөл одоо төлөө бэлтгэх гэдэг гэсэн ойлголт очиад байна л да. За ингээд өөрийгөө удирдах эрхчлэлийн тухай бидний ярьцлага гүнгээр дуусч байна. За баярлалаа. За баярлалаа. Тэгээ түрүү бас нэг гинцээ. Энэхүү сэдвийн хүрээнд бидний өөр тусгаж явах чухал хэсгүүдийг нийтхэн дүгнэж байна. Бидний бодол гэдэг ухамсарын түвшинд ашиглагдах чухал хэрэгсэл учир үүнд маань орон зай гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй болно. Түрүү хэлсэнчлэн бид ухамсарлаагүй, гүн тусгаж аваагүй бодлынхон төлөө хариуцлага хүлээх ёстой болдог. Энэ нь бодлын орон зай боогдмол байдалд орсноор эрүүл ухаанаар шийдвэр гаргах чадваргүй нөхцөл байдалд эргээд хувь хүн өөртөө орчин тойрон хүрээлэлтэд сөргөөр нөлөөлж эхлэх үндэс нь болдог байна. Тиймээс энэ бодлын ухамсарын орон зайг тэлхийн тулд боловсрлоор өөрийн мэдрэмж бодлыг нээн дэлгэрүүлж илэрхийлэх боломжийг өөртөө олгох нь бидний сонгох сонголт, хийх, бүтээх боломжууд тэр чинээгээрээ нэмэгдэж эхэлдэг. Бас нэгэн дурдах ёстой зүйлүүдийн нэг бол бусдыг хүчрхийлж байгаа, дарангуйлж байгаа хүн бодлын орон зайд гацсан нэг юм. Яг үнэндээ бидэнд бусдыг хайрлахаас эхлээд олон сонголт байгааг ухамсарлах хэрэгтэй. Бид өөрсдийгөө тасралтгүй цэцэглүүлж байх нь өөрийгөө удирдах эрх чөлөө бодлын орон зайгаа бий болгох гарц юм. Мэдлэггүй бодлын орон зай сонголтыг бий болгохгүй. Бидний ярилцлагыг хүлээн авч сонссон танд баярлалаа. Бидэндээ холбоотой санал хүсэлт сэтгэгдлээ нээлттэй хуваалцаарай.